ことはまだあるかい。Сэмэ цаана марчис удаан хугацааны дараа шинэ бичлэгээр уулзж байгаадаа таатай байна. Та бүгдийг цагаан сарын баяраа өргөн дэлгэр сайхан тэмдэглэсэн юм найдаж байна. Энэхүү бичлэгээрээ Ито Жүнжэмэнагийн 2 болон 3 дахь ангийг ярих болно. Мөн лайк, subscribe даран дэмжиж урмын үхтэй сэтгэлдлүүдэд үлдээдэг та бүхэндээ баярлалаа. Ингээд бичлэг рүүгээ орцгоё. Анимын эхлэлд ээжигээ хөтлөн түнэл рүү алхах хүүгийн зураглаар эхлэх ба түүнийг засаар тоглох үед нь ээж нь түнэл рүү шууд яваад орчихдаг эргэж гарч ирэхгүйгээр. Одоо үед ахлах сургуулийн 4 хүү хичээлээ тарчгаад түнэл рүү орж үсгээр шийддэг. Гэр гэрээсээ чийдэн авчиргаар явцгаалаа. Яадаг учиртай хөнгөл болохоор явахыг ингэтлээ сонирхоод байгааг нь мэдэх юм алга. Гол дүрийн хүү Горо гэдэг. Ангийн эхлэлд хөнгөл рүү ороод явчихдаг эмэгтэй хүү. Энэ санаа бол түүнд таалагдахгүй байгаа нь ойлгомжтой. Бүгд цугларан хөнгөл рүү орлоо. Харах үе чийг даасан, ханан дээр нь хин нэгэн эсвэл хүмүүс маятсан мэт мөрнүүд. Хөнглөөр явахдаа Горо нэг зүйл анзааран найзуудтай тэр юу вэ? Хардаа гэд хэлтэл бүрэн ч хараагүй тэд их айсандаа Горог орхин зогтоод явчихдаг. Ардаас нь яг явах гэтэл Горо хин нэгэн ахаа гэд дуудана. Түүний дүү Мари уулчихсан зогсох ба энд юу хийж байгаа юм бэ гэхэд мэдэхгүй. Нэг л битэд ирчихсэн байсан гэд өөрөө яаж ирснээ ч мэддэггүй. Гэртээ ирлээ. Маригийн бие халуурсан тул түүнийг оронд нь оруулсны дараа Горо аавтайгаа ярилцсан. Маригийн өөрийн мэдлгүй түнэл рүү очсон тухай хэлэхэд аав нь үнэхээр л тэр түнэлийг хүн дууддаг, татдаг гэж хүмүүс ярьдаг гэдгийг бас Мари ээжийнх нь ор сургуу алга болсон талаар хэлээгүй гэдгийг Город хэлдэг. Шүн болгон ээжигээ алдсан өдрөө түүний оршуулгын ёслолыг хар даран зүүдлэх Горо. Түүнд энэ дурсамж нь үнэхээр л хүнд байх нь ойлгомжтой. Шүнжөө орсон цас маргааш нь цасан шуурга болж Горо хичээлдээ ирэх үед нь түүнд аав нь Мари өрөөндөө байхгүй алга болсон талаар хэлэн Горо гэртээ үлдэн өөрөө явж хайхаар болно. Орой болсон ч аав дүү нь эргэж ирэхгүй байсан тул өөрөө хонгил руу явдаг. Очоод үцтэл том жижиг гутлын мөр цасанд арай дарагдаж амжилгүй байхыг харан хонгил руу ортол аавынх нь барьж байсан чийдэн байдаг. Харин аав нь өөрөө байдаггүй. Цааш явсаар хонглын дунд хэсэгт окторгын туяаг судлах төв гэсэн бичгтээ хаалга байдаг ба ороод үцтэл нэг тийм лаборатори гэмээр газар байдаг. Маш олон тоног төхөөрөмж. Дүүн тэнд байна. Харин аавыгаа асуудал тийм эрэгтэй хүн ирээгүй гэдэг ба хонглын дунд хэсэг учраас дайрж өнгөрсөн бол ажилчид нь анзаарах байснаа хэлснээр хонглын нөгөө талыг шалгахаар Горо ажилтны хамтнаар явдаг. Машинаар явсан ч тэндээс аавынх нь уулмөр алдсангүй. Гэртээ харсны дараа утас руу хэн нэгэн залгана. Ахаад л Мари өөрийн мэдлгүй хонголд ирчихсэн ажилтнууд түүн рүү залгасан байж. Энэ үеэр судалгааны багийн настай ажилтных нь бие мод нь толгой иргэдэг. Хонголд ажилтнаас хойш үе биеийг ингэж модж байгаа гинэ. Энэ үеэр өөр нэг ажилт нь тэднэрт энд анх ирж байхдаа авахулсан дурсгалын зураг ирсэн ба тэднэрт харуулдаг. Битүү сүнс ойр тойронд нь байхыг нь зурганд буулгажээ. Ингэснээр хонголд удаан байх нь аюултай мэдсэн учраас судлах төвийн үйл ажиллагааг түр хаахаар болдог. Харин гинэт нэг өдөр судлах төвийн эмэгтэй ажилчин Горо руу залгаж хурдан ирэхийг сануулдаг. Очих үед эмэгтэй ажилчин дүүгэн тэрчгсэн нөгөө хоёр ажилт нь хан руу сорогтон орж идэг. Яг юу болоод байна гэсэн энэ хонгол хүн сордог ба алга болсон хүмүүсийн цогц нь ингээд л олддоггүй байх нь. Горог юу ч хийж чадахгүй байх үед Мари эмэгтэй ажилтны биеийг нэвтлэн хан руу сорогдоод орчихдог. Үнэхээр аимшигтэй, төсөөлөшгүй. Эмэгтэй ажилтан Горо хоёр зутгах гэж гүйсэн ч ардаас нь хонглын хан руу сорогдсон гурвын сүнс гихүү, цогц гихүү даган барих гэж оролддог. Энэ үеэр нэгнийх нь цогцос эмэгтэй ажилтан дээр унан түүнийг хамт хонглын шал руу сороод аваад орчихдог. Шоконд орсон Горо ухаан орон цогтох үед ардаас нь маш олон сүнс түүнийг тойрч ханан дойж буун түүнийг ядран хүчийг нь сорж Гороч мөн хонглын шал руу сорогдсноор аниме эхний хэсэг маань дуустдаг. Анимын эхлэлд хөөхөн залуу гадаа зайрмаг зарж байгаагаар эхэлдэг. Байрны хүүхдүүдийн дунд алдартай. Амралтын өдөр болгоноор ирж зайрмаг өгөн үргэлжлүүлээ зайрмагийнхаа машин дотор хүүхдүүдийг суулгаж хаашаа чим зугаалдаг бололтой. Саяхан нүүж ирсэн аав хүү хоёрч яг ямар учиртай зайрмагны машин болохыг байрны гадаах ээжүүдээс асуухад сарын өмнө хагасын болгонд ирдэг зайрмагны машин. Зайрмаг өгөхөөс гадна машиндаа суулгаж хүүхдүүдтэй хамт хотоор зугаалдаг гин. Гэртээ орж ирээд хүүн хоолоож идэхгүй зайрмаг идвэрэн гэд ааваасаа нэхэн гоншгоноод байдаг ба яаж жаргалж чадсангүй. Ингээд дараагийн хагасан болж цонхоор гуниглан суух хүү зайрмагны машин олж харан баярлаж аав хүү хоёр зайрмаг идэхээр болдог. Үргэлжлүүлээд машин суун хотоор зугаалахыг нь аав нь зөвшөөрнө.
Оройч боллоо хүүж ирлээ. Аавдаа хотоор зугаалснаа. Шинэ найзуудтай болсноо. Мөн машин дотор гүзээлцгэнтэй зарим уул байсан ба тэрийг уралдаж долоосоор байгаад хилэн улаан болсон талаар ч хэлв. Аав нь энийг нь сонсоод зарим уулаа хэмээн гайхаад өнгөрдөг. Нэг өдөр аав нь ажилласаа ирэхэд хүүн машин дотор хамт хотоор зугаалсан найзуудтайгаа тоглож байдаг. Нүүж ирээд удаагүй ч сайн зүйл болжээ гэж бодно. Ахиад л хагасан. Зарим хүний машин жирлээ хүүхдүүд баяр хөрөөр дүүрэн. Аав нь автобусны жолоочоос уучлаарай. Би хүүтэйгээ хамт явж болох уу гэхэд том хүн суулгаж чадахгүй гэж татгалзана. Өө тийм үгээ цаашаа явах үедээ автобусны хаалгаар харуул хүүхдүүд нэрээ л уушиг том зармаг тойрон бөөндө долоочсон сууж байдаг. Аав нь үнэхээр гайхан хоцордог. Гэрийн тавилга, таавчиг, ор дэр бүхэлдээ нэг тийм наалтамхай болсныг анзаарна. Орсны гадаа хүртэл зайрмаг шиг зүйл. Ажлаасаа тараад иртэл үүдэнд нь баахан гутал байх юм. Хүүгийнх нь найзууд ирснийг ойлгон цааш өрөө рүү ортол хүү нь маш том зайрмаг долоочсон. Манай найзууд бүгдээрээ зайрмаг болчихсон штэ ааваа гэж сууж байдаг. Үнэхээр шок. Аав нь энэ үед юу хийхээч мэдэхгүй таг гацна. Хүү зайрамгаа үргэлжлүүлэн долооход аав нь болиулахыг оролдож түлхэх үед хүүгийн толгой зүгээр шууд салаад ундаг. Харин өөр нэг шинэ байрны гадаа зайрамны машин очиж байгаагаар аниме дуустдаг. Өрөөний болонд байх ахлах сургуулийн охиныг Казуко гэдэг. Тэр цонхныхын цаана байгаа ямар нэгэн зүйлээс айн нуугдан сууна. Гадаа байгаа зүйл түүний гэрээсээ гарахыг ятгана. Уг үйл явдал болохоос 1 сарын өмнө Казукогийн сайн найз болох алдартай айдол Теруми гэх охин нэгэн барилганы дээврээс өөрийгөө дүүжлэн амиа хорлсныг телевизэн мэдээгээр сурвалжлана. Хэрэг болсон байрны гадаа маш олон хүмүүс цугларсан байна. Мэдээж дийлийнх нь түүний фанууд. Зургатаар Терумигийн ярилцлагыг үзсэн Казуко сайн найзаагаа алдсан гашуудлаа барьж дийлэлгүй уйлна. Оршуулгын яслын үеэр түүний дотны хүмүүс болон фанууд цугларсан байлаа. Ингээд Терумигүй амьдрал. Дайны хажуугаар дажин гэж уй гашуудлын хажуугаар Терумигийн үхэлд түүний найз залуу Ширайшиг фанууд нь буруутган гудамжинд явж байхад нь хүртэл дээрлэгдэг. 2-7 хоногийн өмнө мэдээгээр Терумигийн сүнсийг харсан гих гэрчүүд түүний толгой хүзүүнээсээ дээш дангаараа хөвж явж байсныг оройн цагаар харсан гих оршин суугчдын ярилцлагуудыг үзүүлдэг. Үнэхээр л олон хүн түүнийг харчээ. Тэгснээ сэтгэл зүйчид тийм зүйл харсан иргэдэг хайртай айдлаа санан газарсны улмаас хий зүйл харж байна гихт үнэлтийг өгдөг. Энэ янзаар Терумигийн сүнсний цуу яриа тэр чигээрээ хотоор нэг тархана. Энэ цуу ярианд хамгийн дургүй байгаа 2 хүн бол Казуко болон түүний найз залуу болох Ширайши юм. Тэгсэн Ширайши Казукод цуу яриа үнэн болох талаар өөрийнх нь гэрийн дээгүүр оройн цагаар түүний том толгой хөвдөг болохыг баталдаг. Казуко итгэхгүй байсан тул хэрвээ толгой тэнгэрт манай ойролцоо хөвбөл утсаар би чамд хэлье гэдэг. Орой болоход Ширайши гэрийнх нь ойролцоо Терумигийн толгой хөвж байна гэхийг сонсон Казуко яаран очиход нэрэл хэлсэн үнэн байдаг. Хоосон нүдээр ширтэн хөвөх Терумигийн толгой. Толгойг ардаас нь тахтал Ширайши модон дээр Терумигийн толгой руу хүрэх гэж зүтгэн эцэст нь өөрийнхөө толгой дүүжлэгдэж өгдөг. Яг үхснийх нь ардаас Ширайшигийн том толгой хүүн гарч ирж Терумигийн толгойд нийлэн нэгнийгээ үнсхийг оролдоно. Уг үйл явдлыг харсан амьд гэрч бол Казуко юм. Ангийн охтуудтайгаа өчигдөр юу болсон талаар ярьж явтал тэнгэрээс тэр дөрвийн царайтай толгойнууд хөвөн гарч ирж 2 найзыг нь дүүжлээд аваад явдаг. Казуко болон үлдсэн нэг охины араас хөөн дүүжлэхийг оролдоно. Яагаад? Ямар учраас энэ толгойнууд тэдний ардаас ангуучлаад байгааг мэдэхгүй. Энэ үеэр хөр шайлын эрэхтэй тэдэнд туслахаар эмэгтэй найзынхын толгой руу буудаж хаглан толгойн хийн гарахад тэрнийг дагаад охины хазар гэмгэнд юмар цоосон юм шиг хийн гарч үхдэг. Ерөнхий толгой гэмтвэл толгойн эзэн ялгаагүй үхдэг юм байна. Казукогийн аав ээжийнхэн толгой хүртэл тэнгэр төвнө. Мэдээгээр онц байдал зарлаж гэрээсээ гарахгүй байхыг мөн хөвж байгаа толгойнуудыг гэмтээхгүй, шатаахгүй байхыг зөвлөдөг. Хэрвээ тийм зүйл хийвэл толгойн эзэн ч бас адилхан болох юм. Казукогийн аав ажил руу явчихад эргээд гарсан ч мөн дүүжлэгддэг. Зүхтах ямар ч арга байхгүй. Дараа нь дүү нь хоол авчрахгүй бол үлсэж үхнэ гэд гэрээсээ гардаг ч эргэж ирсэнгүй. Эцэст нь ээж нь ч бууж өгөн өөрөө гараад дүүжлүүлчихдэг. Эцэст нь Казуко ганцаараа үлдсэн ч цонхны цаана "Ихчээ, та цонхоо хурдан онгойлгоорой. Тэгэхгүй бол миний толгой нисээд ирлээ" гэхийг сонсон Казуко итгэн цонхоо онгойлгосон түүний толгой болон дүүгийнх нь толгой байдаг ба Казуког дүүжлэхдээ бэлдэж байгаагаар 3 дугаар анги маань дуустдаг.